Зяа сайн бацгаана уу? Намайг Дорж Архичаа гэдэг. Өнөөдөр Резус сөрөг цустай ээжүүд юу юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр бүгдээрээ ярилцъя. Тэгээд яагаад энэ талаар ярих болсон бэ гэхээр би өөрөө Резус сөрөг цустай ээж байна. Тэгээд Резус сөрөг цустай бас эмч байна. Тэгээд анх болонгод 3 дугаар курстэй анх бид нар Резус сөрөг юм байна гэдгийг өөрийгөө ингээд тодорхойлж байсан. Манай ингээд 2 хүүхэд ийм Резус сөрөг цустай хүүхэд байсан. За тэгээд одоо олонгууд би 3 дахь хүүхдээ ингээд тгээ явж байна. Одоо 3 дахь хүүхэд маань 37 оногтой маршиж исэн. Эрүүл сарвал ингээд тээгдээд яваад одоо төрөх сүүлийн 3 сар дээр ингээд гараад явж байгаа тохиолдод явж байгаа учраас та бүхэн тэгээ энэ талаар яг эмч хүний зүгээс мөн ээж хүний зүгээс туршлага хуваалцъя гэж орж ирлээ. Тэгэхгүй бол Резус сөрөг цустай мэдээлэл их бага байдаг. Яагаад тэгэхээр хүн амын 5-аас 10%-ийг энэ Резус сөрөг цустай ээжүүд буюу эмэгтэйчүүд ингэж эзэлдэг бол нийт эмэгтэйчүүдийн бол 80-аас 85% нь бол Резус эерэг цустай байдаг. Тэгэхээр энэ та дээр үед болонгууд ерөнхийдөө энийг уншилж мэддгүй байсан учраас мэдээлэл хүмүүс байна. Хоёрдугаарт энэ хүн амын тохиолдол нь их бага учраас энэ талаар мэдээлэл бас бага байна. За тэгээ Резус сөрөг цус яахаар эерэг болоод яахаар сөрөг болдог вэ гэхээр бидний нэг улаан ас гэж зүйл байдаг л да. Тэр улаан ас дээр байгаа уураг Резус сөрөг хүмүүст болонгоо тэр нэг өрмөц уураг байхгүй гэсэн үг. Тэрийг антиген гэж нэрлэдэг байна л да ангаах ухаанда. Гэхдээ энэ бол өвчтөе гэсэн үг биш. Бид нар бол ийм араа онцгой, араа өрмөц тийм хүмүүсээ гэдгийг л хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Гэтэл энэ ихтэй ямар нэгэн амьдралын туршид асуудал болоод явдаггүй. Энэ бол хэвийн үйл ажиллагаа явуулаад хангаад явна. Зөвхөн гагцуу юун дээрээ гэхээр жирэмслэл төрөлтнээр хараа илүү дүлхүү хяналт шаардлагатай гэж ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө энийг яагаад бид нэр чухал вэ гэхээр одоо хүртэл би ингээл хяналтандаа ороод явж байна л та. Ер нь бол би хэвийн буюу ямар нэгэн байдлаар бүгднээрэнд нь титр өгөхөд титр нэтгэвтэй гарсан тохиолдолд бүгдээрээ их нэлхс руу очиж хянагддаг. За титрийг хаана өгөх вэ гэхээр Монгол улстай цус судлалын үндэсний төв буюу 2 дугаар эмнэлгийн хойно цусны үндэсний төв байгаа. Тэн дээр нэг үг нь тэнцээ 30,000 гаруй өгч илээ. Нөгөөх нь интермед эмнэлэгт өгч байгаа. Интермед эмнэлэг 50,000 гаруй өгч байгаа. Тэгээд титр үүсээгүй юу гэдгийг бид нэр бүгдээрээ тэр хоёр эмнэлэг дээр очиж ингээд хянуулаад явах юм аа. Тэгээд миний хувьд бол хамгийн ихнийхээгаа эхний ахагаа юун дээр тэр цусны үндэсний төв дээр өгчээсэн 2 дахь интермед эмнэлэг дээр 50,000-аар цусны үндэсний төв дээр 30,000-аар ингэж өгдөг байгаа. За тэгээд энийг яагаад ерөнхийдөө өгөх нь ингээд чухал юм бэ гэхээр хэрвээ таны нөхөр Резус эерэг цустай би жишээ нь одоо өөрөөрөө тайлбарлаа л да би сөрөг цустай аахгүй юу? Магадгүй миний ээж аав гэхдээ зүгээр хоёулаа Резус эерэг цустай. Гэхдээ магадгүй миний өвөө эмээгийн дээд үе удамаа Резус сөрөг байсан учраас магадгүй 2 3 4 дахь үеэс надад дамжсан байж болно. Тэгэхээр би өөрийгөө онцгой хүн гэдэг талаас л хүлээж авна уу гэхээс биш өөр ямар нэгэн байдлаар өвчтөе хүн бол биш ээ та. Тэгээд ерөнхийдөө их тайван хүлээж авах нь маш чухлаа. Тайван тэгээд зөв мэдээлэлтэй хүлээж авцгаая бүгдээрээ. За тэгээд цаана нь ямар процесс ингээ болдог вэ гэхээр Резус ээж нь Резус сөрөг хүүхэд нь Резус эерэг цустай байлаа гэхэд хүний дархлааны буюу ээжийн дархлаанаас түүний эсрэг бие ингээд ялгаруулж эхэлдэг байх нь л дээ.
Тэгээд энэ болонгод хизээ өгөхээр миний анхны хүүхэд дээр бол ямар нэгэн нөлөөлөл байгаагүй. Зүгээр би өөрөөрөө төрсөн хэвийн хоёр дахь хүүхэд дээрээ тэдэр өндөр байна гэд би 32-оос 33 7 хоногтоо кесар хагалгаагаар төрөөд тэгээ хүүхэд маань одоо аягүй сайхан эсэмэн сэргэлэн цовоо тийм сайхан хүү ризүс эерэг цустай миний хүү миний охин хоёулаа ризүс эерэг энгийн хэвийн цустай хүүхдүүд ингээд төрсөн. Тэгэхээр хэвийн байх нь шүү дээ. Эрүүл хүүхэд бүгдээрээ төрүүлж чадна, чадсаарч байх болно, чадахч болно тийм. Тэгэхээр санаа зовох багсгана гэсэн үг ээ бүгдээрээ. За тэгээд бүгдээрээ харин эхний хүүхэд төрсний дараа 72 цагийн дотор тэр нөгөө вакцин гэдэг зүйлийг тариулнаа. Анти-Д-ийн эсрэг вакцин гэдэг вакциныг тариулна. Тэр вакциныг би хадагтай гэдэг имлэгээс 6 жилийн өмнө сая 100-аас сая 200 мянган төгрөг байсан тухай үедээ тэгэж худалдаж аваад ингээд хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа та нэгд хүүхдээ төрүүлсний дараа мөн хоёр дахь хүүхдээ төрсний дараах 72 цагийн дотор та хэддэх хүүхдээч төрүүлсэн байж болно. Төрсний дараах 72 цагийн дотор бүгдээрээ вакцина тариулах шаардлагатай байх нэ. За одоо миний жишээг дуртай. Би бол эхний хүүхдээ 10 жилийн өмнө гаргаж ясан учраас тухайн үедээ тариулаагүй. Хоёр дахь хүүхдээ та нар маань бити тариул гэсэн үг биш. Зайлшгүй тариулах нь чухал юм байна гэдгийг би байсан байна гэдгийг одоо өөрийнхөө туршлага болон мэргэжлийн үүднээс ингээ ойлгож байна. Тухайн үед оюутан байсан мөнгө төрөний боломж нь бас гэдэг талаас санхүүгийн боломж талаас тариулаагүй өнгөрөөсөн. Гэтэ одооны энэ өнцгөөс харахад би тариулах байсан байх нь шүү дээ тий. Тэр бүгдээрээ 72 цагийн дотор төрөхөөс өмнө тэрийг ингээ бэлдээд аваад эмнэлэг рүүгээ аваад очих нь биш үү бүгдээрээ. За тэгээд дараа нь хэрвээ одоо та 2 дахь хүүхдээ 3 дахь хүүхдээ над шиг ингээд төрүүлж байгаа бол ерөнхийдөө жирэмсэн болсон цагаасаа эхлээд нөгөөх 2 дугаар эмнэлэг болон интермед эмнэлэг дээрээ титрээ үзүүлээд явна. Тэгээ тэр нь болонгод 1 мл цуснд хэдийн хэмжээний идэвхжсэн байна вэ гэдгийг гараад ирнэ л дээ. Тэгээд хэрвээ идэвхжээгүй байх юм бол идэвхжээгүй үед нь бид нөгөө вакцина дахиад тариулна гэсэн үг. Одоо арай үнэтэй болцсон байлээ. Сая 300-аас сая 400 мянган төгрөгийн үнэтэй болцсон. Тэгээд очоод хадагтай эмнэлэг дээрээ очоод тэнцэнээс сайхан хэвтэж жагаад ингээд тариулцдаг. Тэгээд та 2 дахь 3 дахь жирэмсэн байх юм бол хэрвээ тэдний үүсээгүй бол тариулна. За тэгээд дараагийн тунг 28-7 хоногтой тариулна. Тэгээд титэр үүсэхгүй байх юм бол ингээ хоёр тариулчлаа шүү дээ. Хамгийн анх титэр үүсээгүй бол шууд тариулна. Жирэмсэн гэдгийг мэдсэн үедээ. Хоёр дахь тунгийн 28-7 хоногтой тариулна гэсэн үг. Гурав дахь тунгийн та төрснийхаа дараа 72 цагийн дотор ингээд тариулнаа гэсэн юм гайдлайн байна л да. Би одоо гайдлайныг та бүхэндээ бас ингээд явуулж өгч болно. Энэ болонгод хамгийн сүүлд 2025 онд Их Британий нийгэмлэгээс ингээд хизээ энэ вакцинуудыг тариулах вэ гэдэг юм протокол буюу юм гайдлайн байдаг. Тэр гайдлайн буюу бидний удирдамж гэсэн үг шүү дээ, тий. Тэр удирдамжийн дагуу ингээд тариулаад эхний ласныхаа хяналтын эмчтэй зөвлөлдөөд бүгдээрээ одоо тариулнаа гэд хяналтандаа яваад байх нэ. За энэ вакциныг энэ жирэмсэн болохоос өмнө ингэж жирэмсэн бодно, жирэмснийхаа дараа ингэж тариулах нь. За бас хизээ бид нэр тариулах вэ гэхээр жишээ нь гэхэд би энэ хүүхдийнхаа өмнө 2 удаа нэг нь өсөлтөхгүй болж исэн. Өсөлтөхгүй жирэмсэлсэн л бол та тариулна. Бас дээрэс нь одоо би 2 удаа тариулсан гэсэн үг шүү дээ. Энийн өмнө хүүхэд болоод өсөлтөхгүй болоод цэвэрлүүлснийхаа дараа 72 цагийн дотор бас тариулна. Тий. Тэгэхээр хэдүүлээ та төрсөн байна уу, үр хөндсөн байна уу, өсөлтгүй болсон байна уу, зулгсан байна уу, тэр хамаагүй тэр нөхцлөөс хамаарахгүйгээр 72 цагийн дотор та вакцина очоод тариулаад
байх нэ. Хэрвээ та дараа жирэмслийг төрнө гэж төлөвлөж байгаа бол дараагийн төрөлтөнд бэлтгэж та энэ вакциныг тариулж байгаа юм шүү гэдгийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ та жирэмслэр төлөвлөөгүй байх юм бол заавал тэрийг тариулаад байх шаардлага байхгүй байх нэ. За тэгээ вакцин өөрөө яаж хаваа гэхээрээ бидний эрийн эсэд болонгоо бидний бие махбодод дархлааны эсийг ойл санамжийг ингэж үүсгэж байгаа гэсэн үг. Дараа нь бид нар ураг тээх үйл явцад бид нар ингээд энэ ургийг хамгаална шүү гэсэн тийм дархлааны эсийг үүсгэж байгаа гэж та ойлгож болно. За бас нэг тохиолдлыг одоо танилцуулъя. Жишээ нь одоо миний хувьд 28-7 хоногтод би ингээд нөгөө хяналтандаа ороод бүгдээр хяналтандаа орно шүү дээ тий. Ороод ингээд явж байхад аль хэдийн титр үүсээд дархлааны эс үүссэн байсан гэсэн үг. Тэгэхээр би нэгэнд миний юугаа titrээ өгөөд тусандаа titrээ өгөөд энд эсрэг би үүссэн байна гэсэн тохиолдолд бол вакцин хийлэхгүй ямар тохиолдолд вакцин хийлэхгүй вэ гэхээр титр үүссэн тохиолдолд вакцин хийлэхгүй эхнэлхсэн эмчтэй хянагдаад эхнэлхсэн эмч маань дахиад эхонд тардаг. Тэр эхо яадаг эхо вэ гэхээр тэр нэг дунд тархины тэр нэг цусан хангамжийг үздэг эхо байхгүй юу? Тэр дунд тархины цусан хангамжийг үзэхээр яах вэ гэхээр энэ хүүхэд цус багталтанд орсон уу ороогүй юу гэдгийг тусдаа нарийн мэрэгжлийн эмч биднэрт ингээд шанаж өгөөд зөвлөд явуулах нэ. Тэгээ миний хувьд бол яг одоогийн байдлаар эдэр мөн хэмжээ дэмжид хянагдаад мөн давхар эхнэлхсийнхаа эмчид хянагдаад ингээд явж байгаа гэсэн. Тэгэхээр одоохондоо бол надад айх айц байхгүй хэвийн хүүхэд маань илүү эрүүл саруул тийм хөөрхөн хүүхэд байж байгаа гэсэн тийм хяналтанд ороод явж байгаамаа. Тэгэхээр бүгдээрээ үүслээ гэд тэр урагт ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ 28, 32, 36 гэд энэ 7 хоногтоо эхнэлхсийнхаа эмчийн зөвлөгөөгөөр хизээ тэр эход нь харуулад дунд тархины тэр цусан хангамжийг нь шалгуулад явах вэ? Хүүхэд цус багталтанд орсон уу ороогүй юу гэдгийг нь хянагдаад ингээд явж байхад бол бид нар аюулгүй гэж бодож болно. За 3 дугаар хамгийн сүүлд өгөх зөвлөгөө юу гэхээр бид нэр сэтгэл зүгээр асар өндөр тайван байх хэрэгтэй. Тэгэхэд төдийгөөс өдий хүртэл миний хүүхэд хамгийн сайхан эрүүл эерэг сайхан ингээ өсөж байж байгаа. Би ингээд өөрийнхөө хувьд өөрийгөө юу гэдэг вэ? Би 2 удаа чадсан байхгүй. 2 удаа чадсан. Тэ? 2 удаа эрүүл сарвал сайхан хүүхэд төрүүлээд чадсан. Тийм хэмжээ энэ удаад ч гэсэн миний бие махбод чадна гэдэг тэр итгэлийг өөртөө өгөөд асар тайван байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар энэ жирэмсний үед бид нэр санаа төгшөлттэй, санаа зовлттой байгаад байх юм бол бидний бие махбодод кортизол гэж бидний өвчлөлтөд даавар ялгардаг. Тэр даавар маань бидний дотроос нь өвчлүүлж байдаг. Тэгэхээр асар их хэмжээнд бид нар чадсан тий. Хэрвээ титр зөвхөн өндөр байлаа гэд энэ урагт аюултай асуудал биш ээ. Та тайван байж болно. Давхар хамгийн төгс асуудал юу вэ гэхээр нөгөө дунд тархины артерийн цусан хангамжийг үздэг. Тэр шинжилгээ бол хамгийн найдвартай ургийг ингээд тайван байна уу, сайхан байна уу гэх шинжилгээг өгнө. Тэгээ нэгэнд 30 32 тий 34 7 хоног ингээд болцсон бол бид нэр заавал тэрийг юу яагаад байх шаардлага байхгүй. Жирэмсний хяналтын эмчтэйгээ ярилцаад хяналтын эмчийн зөвлөгөө нь одоо болсон. Одоо энэ хүүхдийг гаргая гэх юм бол бид гаргаж түрүүлж болно. Тэгэхээр та санаа зовлтгүй хамгийн чухал нь бид эхнэлхсийн эрсдэлтэй жирэмснийг хянах тэр эмчтэй үзүүлээд зөвлөө тэр эмчийнхаа зөвлөгөөг авахаар маш сайхан тийм зөв чиглүүлэхтэй зөвлөгөөг бол бид нарт ингээд өгнө. За тэгээ та хэрвээ энэ талаар дахиад дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл аваад ганцаарчлсан уулзалт зөвлөгөө авъя гэх юм бол та хувь чат бичээд цагаа тохироод хувь зөвлөгөө энэ төр авч болох боломжтой байгаа.